Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр орой манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын банкны холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга хөгжил хүн клубын гишүүн Ноён Бадрахын найдлаа оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна уу. Монголын банкны холбоо гэж байна тийм. Энэ тухай ихдээ та товч танилцуулахгүй юу хийдгийг, ямар учиртай байгууллагын хизээ гарч ирсэн. За Монголын банкны холбоо бол яг Монголд мянгаараа байгаа холбоодын нэг л дээ. Хальтхан харах юм бол 2000 онд үүссэн байгаас одоо 15 жил болж байгаа. Гэхдээ нэг онцлог бий. Банкны холбоо бол одоо Монголд би бол бардам хэлж чадна. Ямар ч байсан салбарыг төлөөлөх мэргэжлийн холбоо болж чадсан тодорхой хэмжээний институцийн суурь бүрдсэн байгууллага юм байна. Өөрөөр хэлбэл гишүүдээс хин нэг гишүүдээс хамаардаггүй яг бодлого зарчим баримталж чаддаг тийм хувийн нөлөө оролцоо гэдэг байгууллага гэсэн үг. Тэгэхээр та яагаад тийм бардам хэлнэ гэдэг нь юу гэсэн үг? Яг би бид нар олон холбоотой ажиллаж байгаа. Мөн анх намайг ажил авч байхад болон өмнө нь банкны холбоо юм байгаагүй юм л да. Монголд хэдэн онд та энэ ажлыг би 3 жилийн өмнө авсан. За. Тэр үед мэдээж хэрэг сайн ажиллаж байсан. Гэхдээ гишүүдийн оролцоо болон төлөөлөл хийж байгаа судалгаа, гаргаж байгаа байр суурь нь одоо бол тэр үеэс хамаагүй л сайжирсан. Нөгөө талаас Монгол улсад банкны арилжааны банкуудын одоо 10 хэд байгаа вэ? 14 банк. Энэ 14 арилжааны банкны эдийн засгт гүйцэтгэж байгаа үүрэг муу нэртэй луу данстай заримдаа гардаг ч гэсэн банкгүйгээр энэ эдийн засгийг төсөөлөх харахгүй болсон. Та өөрөө Японд Кобегийн их сургууль магистр хийсэн. Банкны эрсдлээр нэлээд олон жил ажилласан эрсдлийн одоо менежмент хийж байгаа. Тэгэхээр Монголын арилжааны банкуудын эрсдлийн удирдлагыг хувь хүний хувьд, мэргэжлийн хүний хувьд яаж харж байна? Хаана илүү эрсдэл байна гэж үзэж байна өнөөдөр? За энэ бас сонирхолтой асуулт. Монголын банкуд ингээд эрсдлийн удирдлага, энэ удирдлагын тогтолцоо бол 10 жилийн өмнө тэр одоо 5 жилийн өмнөхтэй харьцуулшгүй сайн болсон л доо. Энийг бид нар одоо юунаас харж болох вэ гэхээр одоо бол эдийн засаг нэг тийм сайн биш байна. Гэхдээ банкны салбар, ерөнхийдөө бизнесийн салбарын ямар нэгэн асуудал үүсэхгүй байгаа нь цаана ямар нэгэн байдлаар удирдлага, сэргийлэх аргамж авч чадж байгаа нэг хэлбэр юм байна. Дээр нь зөв таны асуултанд арай өргөн үргээр хариулахад саяхан бид нар судалгаа хийж үзсэн байна. Тэгэхэд Азийн 25 улстай банкны салбарыг харьцуулж үзсэн байна. Хөгжлийнхөө төвшингээр ямар байна вэ? Ер нь бол Монголын банкны салбар бусад улстай харьцуулах юм бол сайн явж байгаа гэж гарсан. Тэр байтугай яг эдийн засгийн хөгжлөөр урд байгаа улсаас илүү банкны салбарын өрсөлдөх чадвар сайтай байна гэж гарсан. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр одоо ингээд нийгэмд гараад банкны салбарыг ойлгодоггүй, бизнесийн салбарыг ойлгодоггүй. Энэ бүгд бол манай нийгмийн ерөнхий суурь гажуудал юм байна л да. Өөрөөр хэлбэл зарим салбар нь нийгмийн бусад салбараасаа, бизнесийн салбараасаа, нийгмийн салбаруудаасаа төрүүлээд хөгжөөд ийм зөрүү үүсээд байна. Энэ зөрүүнээс болоод үл ойлголцол гарч байна. Энэ зөрүүнээс болоод тэртээ дэлгүү дэлхий дээр байдаг хүүгийн төвшин болон зээлийн үйлчлэгийн шимтгэлийг ойлгохгүй. Тэрэн дээр нь төрийн байгууллага нь бизнесийнх нь гомдох ч юм уу шал хэрэггүй юмд цагаа алдаж ингэж нийтийнхээ хөгжлийг хойш нь татчих асуудал байна л да. Тэгэхээр одоо аль нэг салбарын асуудал биш, ердөөсөө суурьаар нь санхүүгийн боловсрол, эдийн засгийн боловсрол, чөлөөт нийгмийн боловсрол, тэгээд төр засгийн зөв бодлого, мэдээлэл энэ бол асар чухал болж байна. Тэгэхээр банкуд бий юу гэдэг нь гэхээр банкуудын эрсдлийн удирдлага менежментээс илүүтэй ерөнхий нийгмийн удирдлага чи өөрөө бизнесийн хөгжлийг, банкны салбарын хөгжлийг боомлж эхэлж байна л гэсэн. За тэгвэл хоёулаа ингэж ярил л да. За хүн болгоны гомдол гаргаж байгаа юм байна. Монгол улсад банкны хүү маш өндөр байна. Тэгэхээр та энэ хүмүүст яагаад Монгол улсад банкны хүү бус орноос өндөр байгааг нэг хэлээд хийж. За хамгийн энгийн нь бол ердөөсөө бидэрт жилд юмны үн 10.5% өсөж байхад 8% хүүтэй зээл хаанч байх боломжгүй юм байна. Гадны ямар ч банк орж ирээд төгрөгөөр зээл өгж л бол энэс бага байх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл бид нар ийм инфляцийн түвшинтэй газар хинч байсан, ямар ч банк байсан энэс бага байх ямар ч боломж байхгүй. Тийм учраас хүмүүс мөнгөө банкудад хадгалуулахдаа хадгаламжийн хүү дундаж хүү бол инфляциас өндөр байх ёстой. Тий, за тэр бол наазах. Нөгөө хүмүүс мөнгө хадгалуулахгүй учраас ингэж зарлж байна. За нэгдүгээр шалтгаан суу. Хоёр дахь нь бас энгийн.
одоо энэ зээл олгох, бизнесийн ерөнхий орчин, эрсдэлтийн орчин, зээл олголоо гэхэд харилцагчаа таних нөхцөл байдал, мэдээллийн хангалттай байдал, эргээ зээлээ хөөцөлдөх, хүндрэлтэй нөхцөл, шүүхтээр тогтох, тэр удах хугацаа, энэ бүгд бол банкны зардлыг, эрсдлийг нэмэгдүүлж байгаа болохоор эргээд бид бүгдийн нийтийн бараа буюу зээлийн хүүг өндөр байлгаад байгаа юм. Үүнийг суурьаар нь засахгүй бол аль нэг зүгээр Монгол банк ч юм уу сангийн ам шийддэг асуудал биш юм байна л да. За би дахиад нэг жишээ хэлье. Саяхан сүүлийн 2-3 жил ажилласан одоо банкныхны одоо хуульчдын ажиллаж ирсэн тэр шүүгэн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр яг тэр иргэний шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хэсгийг хасцсан байна л да. Сүүлийн тэр өргөн барьсан хууль дээр. Тэг энийг хасчих жана гэж байгаа чинь бид нар том зургаараа асуудал юус харж чадахгүй байна. Зээлийн хүү бууруулна гэд байгаа боловч бодлого дээр эдийн засаг гэж байгаа боловч яг нэдэр дээр бизнесийг дэмжих одоо хамгийн чухал хуулиа бид нар аль хэдийн хайцсан явж байна. Тэгээд дөнгөж саяхан бид нар ингээ хүсэлт явуулчаад сууж байна л да. Тийш энэ төслийг оруулж өгөөч гэх. Яг юу гэсэн залт юм? Тэр бол ердөөсөө яг энэ дээр тайлбарх нь илүү үс байх зүгээр яг маш товчхондоо бол иргэний шүүхийн гүйцэтгэлдээ шийдвэр гүйцэтгэлдэр процессыг хялбарчилсан зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлсэн, зардлыг бууруулсан тийм хялбархан зохицуулалт оруулсан шинжилэл. За тэгээд нэгдүгээр та инфляц өндөр байхад банкны хүү өндөр бай. Ямар ч хооронд хэрвээ Монгол улсад инфляц бусад орн шиг нэг 2-3% болчих юм бол яг 5-6% шууд буурна гэдэг нэгдүгээр ярьлаа тийм. Хоёрдугаар риск премиум буюу хүн болгоныхон эрсдлээс хамаарад өгж байгаа хүүг тухай ярьлаа. Тэгэхээр тэрийг яаж ялгах юм механизм дээр? Жишээлбэл одоо энэ хүн илүү эрсдэлтэй, энэ хүн бага эрсдэлтэй гэдэг тэрийг яаж тогтоох арга байдیں۔ Тэрийг бол хялбархан л та. Маш олон үзүүлэлтүүд байгаа. Банкныхан бол тэрийг бол нэг нарийн технологи олон програмгүйгээр тогтоож чадна. Тэр бол ерөөсөө асуудал биш. Гол нь мэдээлэлд авах хэрэгтэй тийм. Тий, мэдээлэлд авах. Хуучин цагтаа төлж ирсэн үү гэх мэт. За нэг нөгөө талаас. Чивэл одоо бид нар мэднэ те Америк тийм үү хөгжилтэй орнд бас нөгөө суур хүү гэдэг дотор инфляциас гадна тухайн засгийн газрын бондын хүү ордог. Америкийн нэгдсэн улсад зэрэг 0 одоо буюу рискгүй гэж үздэг. Тэр нь одоо юу гэдэг 30 жилээр жилийн хэдийн 4-5% тэмцээлүүд эдийн засгийн хүч чадлыг харуулж байгаа. Саяхан засгийн газар өөрөө бонд гаргаад Монгол банкудаас маш өндөр хүүтэйгээр аваад эхэлж байгаа. Засгийн газар өөрөө эрсдэлгүй байтал, ёстой байсаар байтал тийм өндөр хүүтэй, банкны хүүгээс өндөр энэ одоо ер нь ямар учиртай төр засгийн харилцаа гэж юм бэ дээ. Тэгээ энэ бол бас яг л ерөнхий том зураг хараагүй бодлого гэх юм уу юу гэдэг юм бэ? Ямар нэгэн байдлаар гинэн бодлого юм л да. Банкны хадгаламжийн хүүгээс өндөр засгийн газрын бонд байна гэж авсан таны сая хэлж байгаа. Хамгийн эрсдэл багтаа газар тийм өндөр хүүтэй байхад эрсдэл ихтэй харилцагчийн хувьд бол тэр нь бүр өндөр байх тийм логик үүсэж байна л да. Өөрөөр хэлбэл зээлийн хүү хадгаламжийн хүү өндөрсөх нөхцөлийг шууд тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгээ одоо зээлийн дундчгүй 19% байна өндөр. Энэ 2 жилийн өмнө 17% байсан. Тэгээ энэ бол саяын иймэрхүү процесстэй холбоотой. Үгүй харин тийм. Тэгээд энэ 19%-аас чинь болоод одоо банкуд зээлмэл өгснөөс засгийн газрын бонд авсан ашигтай биш. Тэгэхээр энэний чинь цаана юу ярьж байгаа гэхээр хэрвээ банкны салбарт мөнгөний зах зээл дээр ийм байгаа юм бол тэгвэл хөрөнгийн зах зээл дээр асуудал бол энэ чинь өрсөлдөхийн тулд мөнгө хичнээн ямар их өндөр ашигтай байх ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр эдийн засаг хоёр газраас мөнгө орж ирдэг. Хөрөнгийн зах зээлээс, урт хугацаатай мөнгөний зах зээлээс. Хизээ та бид энэ хөрөнгийн зах зээл нэгдэх вэ гэж банкны зүгээс үзэж байна. Энэ яг ашигтай юу вэ? Та нар мэдээж хэрэг одоо яг хоёр салбар заавал байх ёстой. Тэгээ биднэртээ одоо ингээд заримдаа 30% байх ёстой, 50% байх ёстой хэтэрхий ингээд шуналтаж бодож яриад байна л та жоохон тийм гоёо байдлаар. Гэтэ яг амьдрал дээр бол Монгол улс юм жижигхэн эдийн засагтай, нээлттэй юм жижиг эдийн засагт бүр бусад улсын туршлагыг харсан ч гэсэн том хөрөнгийн бирж зах зээл байх боломж нь бараг байхгүй. Тийм болохоор гэхдээ бид байхгүй байж огт болохгүй. Заавал байх ёстой. Жижигхэн ч хамаагүй амьд байх ёстой. Амьд байхын тулд харин одоо яаралтай Люксембург гэдэг жоох улс шүү дээ. Хачин идэвхтэй хөрөнгийн зах зээлтэй 400 хэдэн банктай. 400 хэдэн банктай. Гэтэ Монголын хувьд бол ямар ч байсан амьд байх хэрэгтэй. Ажиллаж явах хэрэгтэй. Одоо л огт ажиллахгүй. Яг үнэ хэлэхэд бол тэр үзүүлэлт, өсөлт, бууралт тэр байгаа үзүүлэлтүүд бол ердөөсөө ямар ч шаардлагагүй ичмэр шахуу төвшөнд байна л да. Хөрөнгийн биржтэй өдрийн гүйлгээ нь бол үнэхээр ичмэр төвшөнд. Бас дахиад яг нэг тэр юунаас асуудал байна л да. Санхүүгийн салбарыг хөгжүүлэх юм бас нэг нэгдсэн банкны банкны бус нэгдсэн энэ төлөвлөгөө хэрэгтэй юм байна л да. Энэ төлөвлөгөө байхгүй нөхцөлд одоо санхүүгийн салбар дотроо хүртэл банкуд илүү их эзлээд энэ ч гэдэг юм уу.
тиймэрхүү нэг буруу хандлагууд яваад байна л да. Яг үнэндээ бол банкуд байхгүй учраас л тарчиж хийхээс байгаа. Өөр сонголт байхгүй учраас. За мөн банкны салбарт хүмүүсийг санаа зовж асууж байгаа зүйл бол одоо сүүлийн үеийн мэдээлэлээр банкны салбарт банкны одоо энэ муу зээлийн хүү нэмэгдэх хандлага байна. Үүний дотор ялангуяа барилгын компаниудад өгсөн борлуулалт бага байгаа учраас тэдний борлуулалт явахгүй байгаа учраас энэ жоохон санаа зовоосон салбарын бүр индустри бүр банкны хэмжээнд энэ давхай та ямар бодолтой байдгийг. За энэ дээр би бизнес төр байгаа биш хүн болохоор яг энэ тодорхой муу зээлийн талаар тодорхой аль банкн дээр аль салбарны яагаад тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ яг сүүлийн тоогоор бол банкны чанаргүй зээлийн хэмжээ 5.7% байгаа. 5.7. За энэ бол нэг тийм бас муу зүйл биш иймэрхүү эдийн засгийн нөхцөл байдалд бол. Гэхдээ яг манай эдийн засгийн гажиг нь уул уурхай болон уул уурхайгаас олсон мөнгө эргээд банк руу хийдэг. Банк руу барилга руу хийдэг. Барилга энэ хоёр дээр голцсон өсөлт яваад үйлчлэгээ дагаж өсч буурч байгаа иймэрхүү тийм ядамхан тогтолцоотой болчиход байна л да. Одоо бид нар тэрийг бариад яг зөв энэ бол миний хувийн бодолд үгнэлтэй. Тэрийг бариад сүүлийн 2-3 жилиг нь барилгын салбараа ингэж хөөрөгдөж яг мэдээж хэрэгтэй ипотекийн зээл бас нөлөөлсөн иймэрхүү явсан эргээд зогсож чадахгүй нөхцөлд орчод байна л да. Одоо тэр баахан барилгууд гацсан тэрийг явуулахаас аргагүй явуулахгүй бол болохгүй гэдэг. Явуулчих юм бол эргээд эн чинь асуудлыг шийдэж байгаа биш тэр хөрөнгийг одоо эрсдлийг шилжүүлж байгаа л асуудал болж байгаа. Эрсдлийг шилжүүлэх иргэдрүүл өгнө шүү дээ. Одоо дахиад шинээр зээл авах иргэдрүүл шилжүүлж байгаа тийм. Эргээд чинь банк бас наалтчихж байгаа. Банкны багцсан тэр эзлээд эхэлнэ. Гэдэг хэмжлэн ингээ зөв буруу гэсэн асуултын тэмдэг олон байна. За хоёул одоо цэвэр мэрэгжлийн зүгээс харъя л да. Улс 8% ипотекийн зээл өгч байгаа. Өөрөө арилжааны банкуд Монгол банкнаас 4% аваад ойролцоо. Ингээд 8% өгөөд байгаа. Гэтэл банкуд ерөнхий их усүрийн чинь зардал 13% байна. Гэхдээ энэ чинь аль зэрэг удаа явах? Энэ боломжгүй шүү дээ удаа явах. Энэ дараагийн заавал боломжгүй л дээ. Ингэж явах боломжгүй. Зах зээл нь ч хана дараагийн зах зээл 2 зах зээлээр гарах хэн авах вэ? Энэ банкгүйгээр ийм зах зээл дээр инфляц нь 10-аас дээш байгаа нөхцөл энэ бол бас том асуултын тэмдэг сорил болон Монголын яг энэ банкны салбар болон ипотекийн хувьд бол тэгэхээр Монголын банкны салбар энийг ойлгож байгаа тийм зүгээр бид нар энгийнүүдээр мэрэгжлийнүүдээр харахад тийм байгаа юм чинь энэ банкуудыг яаж яахын нөгөө муу зээлийнхэн эрсдэлийн санг нэмэх юм уу яаж та харж байгаа энэс эрсдэлийн менежмент хийхийг яаж харж байгаа. За энэ бол яг банкны тухайн банкны менежмент эрсдлийн менежмент гэхээс илүүтэй Монгол банкнд хамаарах асуудал болж байгаа. Монгол банк засгийн газрыг бодлогын түвшний тогтолцоогоо яаж цааш нь шилжүүлж авах вэ? Нийгмийн даатгалын сан гэж яриад байгаа. Тэрийг хизээ мөнгөжүүлээд ийшээ оруулах юм. Тэгээ тэр өгөөжийг нь нийгмийн даатгалын сан зөвшөөрөх юм уу? Төлөгчтөнд зөвшөөрөх юм уу гэдэг ингээд тогтолцооны асуудал болоод байна. Энэ үгдэгтээ ипотекийн юг нэвтрүүлсэн нь бол буруу гэж юусаа үзэхгүй байгаа. Гол нь энийг дараагийн алхам хийх, дараагийн тогтолцоор шилжүүлэх алхмыг хурдан хийх хэрэгтэй байна. Ингээд удах юм бол энэ бас үргэлжлэж чадахгүй л да. Наадах чинь яг маш ухаалаг хурдан хийхгүй бол чивэл одоо хажуудлаас нь байдлыг Монгол бол хоёр давхартай банкны системийг сонгож авсан тийм ээ. Арилжааны банкуд, төв банк удирдаад явна гэж. Гэтэл төв банк арилжааны банкудаар өөрөө мөнгө өгч гисэн. Энэ чинь шууд бусаар шууд зээл өгж эхэлж байгаа байхгүй өөрөө дамжуулаад болохоос биш. Тэгээ энэ нөгөөх бидний энэ ардчилсан энэ өөрчлөлтийг хийсэн дэвшийн томоохон юмнаас буцаад ухардаг энэ бүхнийг банкуд нь өөрөө яаж харж байгаа юм бэ ер нь? Банкуд болов яг арилжааны банкуд, бизнесийн байгууллагууд энийг бол зөвхөн нэгдүгээрт мэдээж бизнес талаас нь, хоёрдугаарт нийгмийн хариуцлага талаас нь харж байгаа. Түүнээс одоо яг энэ тогтолцоог цаашаа яах вэ гэдэг дээр оролцоо нь бага л да. За банкны салбар дээр юм байна. Тэгээд бас банк бус байгууллага гэж байгаа. Ер нь өнөөдөр Монгол улсын эдийн засаг зааныг 10 орчим тэрбум доллар байна тийм ээ. Бүх манай банкуудын нийт хөрөнгийн байдал нэг 8 тэрбум 6 тэрбум доллар. Нийт өөрөнгөө. Багу ер нь нийт 20 их 80. 20 их 80 төгрөг буюу. Одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний тэмцээн ойролцоогоо 10 тэрбум гэж бодъё л да. Тэгээд за нэг үе яваад бол тийм бид нар энэ чинь ердөөсөө 30% байсан шүү дээ. Эдийн засгийнхаа 30% банк байсан. Одоо эдийн засгтайгаа адилхан хэмжээний банкны хөрөнгө болгосон. Өөр ч арга байхгүй. Яг л хөрөнгөний зах зээл нэгдэг учраас. Тэгэд ийм нөхцөлд тэг хөрөнгөний зах зээл нэгдэхгүй та энийг цаашдаа ямар маягаар хандлагатай байна гэж бодож. Өссөн өсөөгөө банк бол эдийн засгийн гэж бол өөрөө мөнгө.
Тэгээ банк бол зөвхөн тэр мөнгөний гүйлгдэг судсан. Тэгэхээр толин юм чин эдийн засаг өсгөл юм бол банк өснө ойлгомжтой. Зүгээр энэ дээр би заавал тэр хөрөнгийн зах зээл Монголд хүчтэй ажилласан байгаасаа гэж бодохгүй байна л да. Гол нь амьд эрүүл байх хэрэгтэй. Тэр жоохон байж болно 5% эзэж болно. Зөв ямар ч асуудал байхгүй. Гол нь эрүүл сонголт байх хэрэгтэй. Одоо бол ямар сонголттой болчиход байна. За өнөөдрийн сонголтуудын нэг жишээ нь одоо улс төрчдөө ярьж байгаагаар бид нарын харж байгаагаар хамгийн ойрхон энэ хоёр том толгойгоо хурдан явуулъя гэж байгаа тийм. Энэ хоёр том толгой хурдан явуулна гэдэг үгний чинь цаана гаднаас энэ төсөө хэрэгжүүлэхэд мөнгө орж ирэх гэдэг шүү дээ. Тэр мөнгө чинь зүгээр ингээд сквасын тавьяа хийчихгүй шүү дээ. Энэ бол банкудаар дамжаад эдийн засгаар дамжаа гараад байна. Энэ талаар ялангуяа таван толгойтой холбоотой таны үзэл бодол. Таван толгойн төс мэдээж энэ том төслүүд үл явуулах шаардлагатай. Тэгээ гэрээг бол харин сайн харж ийж бас нэлийн судалахгүй бол болохооргүй юм шиг байгаа юм л да. Тэгээ энэ дэр бол би бол одоо яг тодорхой байр суурь хэлж чадахгүй. Зөв жишээ сая дөнгөж сая та өөрөө дурдчихлаа. Тэр төслийн орлогыг хаагуур дамжуулах бай. Гэрээн дэр бол одоо Монголын дотоодын юугаар дамжуулах гэсэн юм байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл тэр мөнгө орж ирэхгүй ч болно гэсэн үг л дээ. Оюутлогоо дээр бол бүр байхгүй гэж заагаад өгсөн та мэдчихэж байгаа. Тэгээ Монгол бол тэрөөс мөнгө орж ирэхгүй. Нөгөө талаасаа юу ярьж юм гэхээр оюу толгой шүү 6 тэрбум долларын хөрөнгө хэрэгтэй төсөл дээр гадаадын 3А зэрэглэлийн том банкудаас мөнгө авав. Том банкуд том төсөлд мөнгө оруулчаад тэгээ тэр мөнгө нь өөр газар банкн дээр байгаад байхад зөвшөөрөх үү? Монгол банк чи Монголын арижааны банк тийм юм зөвшөөрөх үү? Яг үнэхээр бизнес нь ашигтай байгаа, төсөл нь ашигтай байгаад хэрвээ хууль гэрээндээ заах юм бол тэр банк бол зөвшөөрнө л дөө. Ямар нэгэн байдлаар заагаад өгч хөлбөрийн тодорхой хэмжээгээр хамтран ажил хэлбэл олдсон шүү дээ. За наад чинь бол харин тийм байна те. Зааж өгсөн ийм юм шалтгаанаар тодорхой хэмжээнд заагааг бол мэдээж оруулахаар дамжинаа тийм ээ. Тэрийг төлөх үедээ төдөн хуваар хоригдлуулнаач гэдэг юм уу те. Тийм заа. Одоогийн банктай хамтарч ажиллаа гэж зааж бол ажиллаад явчихна. Тийм. Энэ утгаараа жишээлбэл тэр Bank of China Монголд орж ирэхийг Монголын арижааны банкуд эсэргүүцэж байгаа. Яагаад? Орж ирэхийг эсэргүүцээгүй. За. Гадны банкуд ер нь Монголд орж ирэх ёстой. Цаг нь бол зөв банк орж ирэх ёстой. Гэхдээ нэгдүгээрт Монголын банкны тогтолцоо болон хууль хяналт тэр тогтолцоо эрх зүйн нөхцөл байдал гадны банк орж ирэхэд огт бэлэн биш байна. Зүүрлэх юм бол наран тул зах дээр одоо нэг том ихтлгүүр авчид барихтай адилхан юм болох юм аа л да. Энэ бол банкныхны буруу биш. Ерөөсөө бидний байгаа байдлын монголчуудын нийт бидний байгаа байдлыг яаж хянах юм? Хянж чадахгүй шил Монгол банк яаж зохицуулах юм? За дээр нь яг төрийн өмчт банк болж байгаа юм уу? За тэгээ түрүүн та бүхэн ярьсан бас зээлийн хөв бууруулна гэж хүмүүс гордоод байгаа, иргэд гордоод байгаа. Гэхдээ инфляцийн түвшин ийм байхад хэрэг өөргөр олгол тэр банк хинч байсан олгож чадахгүй гэх мэтлэн байна л да. Тэгээд яг банкны салбарын, санхүүгийн салбарын ирээдүйн алсын харааг байхгүй үед байх юм бол энэ дотор тэр Bank of China юм гадны банк ямар үүрэг гүйцэтгэх юм. Гэнийгээ бид хараагүй нөхцөлд ийм том шийдвэр гаргана гэж байгаа бол том бүдүүлэг алдаа болно л да. Тэгээ энэ дэр заавал бэлэн байх хэрэгтэй. Энэ дэр заавал хариулт өгж ийж цааш явах хэрэгтэй. Нөгөө талаасаа ганц Bank of China биш. Дэлхийн том банкуд Монголын том компаниудад төлөөлөгчийн газраараа дамжуулж мэдээлэл аваад гадаад мөнгө өгч шүү. Тийм. Тэр мөнгө нь манай банкны та нараар дамжиж орж ирдэг юм уу? Орж байгаа л ах гэж бодсон тодорхой хэмжээгээр. Тэрэн дээр бол одоо дид бүтц байхгүй юм чи хүссэн хүсээгүй нөгөө хүний дансаар орж ирэхдээ Монгол банкаар орж ирнэ гэж. За ингээ хоёул миний одоо таныг өөрсөн өөр нэг гол шалтгаан онцгой одоо шаардлага юу вэ гэхээр би сүүлийн үед энэ хөгжил хүн гэж клуб одоо та байгуулж байгаа та тэр олон адилхан төвшинтэй зохицуулагч байд юм байлээ. Тэрний нэг зохицуулагч нь би танай хуралд сууж юу ярьж байгааг харсан. Энэ ямар учиртай клуб вэ? За, энэ бол ердөөсөө л одоо сүүлийн 25 жил монголчуудын бий болгосон бэлдсэн үеийнхэн гэдэг юм уу? Тийм байлээ. Энэ үеийнхэн хамгийн ихний одоо зах зээлийн нийгэм гараад стипендгүйгээр төлбөрөдлүүлсэн үеийнхэн хамгийн анх гадаадд гар сурсан үеийнхэн энэ үеийнхэн Монгол ирээд ажиллаж сураад тодорхой хэмжээний туршлага хөрөнгөлүүлээд одоо яг энэ байгаа бидний ажиллаж амьдарч байгаа гэр орон улс орон энэ бизнесийн орчин болохгүй байгааг хараад ямар нэгэн байдлаар санал бодлоо солилцсоор байгаа эцсийн дэнд явсаар байгаа тийм клуб болсон л нэгдэл юм байна л да. Тэгээ гол санаа нь бол Монгол улс одоо 2015 онд 21-р зууны босгон дээр одоо бидний ихэнхийнхэн төсөөлөд байгаачлан жижиг нэг эдийн засгийн хямрал ч юм уу хоёр толгойн асуудал ч юм уу ийм ойр зүрийн авилгалын асуудал биш байна. Энэ бол оюун санаа, эдийн засаг, нийгмийн асар том дэвшил хийхийн шатны өмнө байна. Бид нар тэр шатаа олж харахгүй байна.
Ийм болохоор хэрвээ шат юм байгаа бол бид нар үүнээс гарах бас арга замууд байна гэж цоошин тийм хандлага, арга барил, бодлого санал болгож байгаа клуб юм байна. Жишээлбэл одоо тэр сая ярьсан сэдвэлд хоёр талын асуудал байна. Хоёр талын асуудлыг бид нар ингээд маргалдаад байна, мэдгээд байна. Энэ яагаад бид нар чадахгүй байгаа юм? Үгүй яагаад ингээд бид нар төсөл том төсөл байтугай жижиг төслийг бид нар шийдэж чадахгүй асуудал зөндөө байна л да. Тэг үүний асуудал нь шалтгаан нь юу гэдээ хайгаад ахаар энэ бол зөвхөн засгийн газартай биш, нэг сайдтай биш. Ердөөсөө бид нар монголчууд 2015 онд нэг юм том юу гэмдэ хөгжлийн үзэл баримтлал байхгүй. Үзэл баримтлалыг тээгч институт байхгүй, эсвэл лидер байхгүй. Үүнийг дээр суурилсан хөгжлийн бодлого байхгүй. Ийм байгаа нөхцөлд бол бид нар том төсөл байтугай жижиг төслийг явуулж чадахгүй. Энд бол бүрэн итгэлтэй байж чадна. Таа шүү дээ. За би танай залуучуудтай ингээд уулзаад харахад бүгдээрээ 90 оны 25 жилийн өмнө болсон тэр 50 замаар болсон том хувьсгалыг болж байх үеэр бүгдээрээ насан туршаагүй дунд сургууль сурж исэн тийм хүүхдүүд байна лээ. Тэгээ дандаа ер нь ихэнх нь баруунд боловсрол эзэмшсэн ирээд бүр 10-аач жил энэ төр засаг хувийн секторт ажилласан бас туршлагагүй гэж хэлж болмооргүй тийм нэлээд бас юм үзсэн залуучууд байсан. Тэгэхээр та сая нэг ийм чухал мэдээлэл хийж шít. Өнөөдөр Монгол улсад үзэл баримтлал байхгүй байна. Тийм учраас институтууд нь бэхжиж чадахгүй байна. Манлайлагч байхгүй байна гэж ярьж шít. Тийм учраас бодлого тодорхой биш байна гэж. За хоёул энийг тус нь ярив. Та Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн одоо ирээдүйн 20 жилийг 30 жилийн үзэл бодлыг танай хөгжил клуб юу гэж харж байгаа? За ямар ч хэлсэн хөгжлийн үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Аль ч ус. Тэр бол яг ингээд сурагчд хөгжлийн сурагчтай явахд байдаггүй зүйл. Тэгээ энэ бол заавал байх хэрэгтэй. Байхын тулд бид нар зүгээр нэг барууны зүүнний ч юм уу нэр аваад нэр төдий авах ёсгүй юм байна. Заавал өөрсдөө гаргасан, дотроосоо гаргасан тийм итгэл үнэмшлэхийн үзэл баримтлал байх хэрэгтэй юм л да. Тэгээ одоо бидний боловсруулад байгаа нийтэд саяын форумаар санал болгосон нь хүн дээд үзэл баримтлал, хүн дээд үзэл баримтлал. Хүн төвтэй биш, хүн дээд. Өөрөөр хэлбэл аливаа улс өөрийнхөө иргэнийг бүтээн байгуулж чадвал, хүнээ бүтээн байгуулад хайрлаж чадвал хүн бол хөгжлийг бүтээдэг. Хүн өөрөө л бүтээдэг. Түүнээс биш эдийн засаг бүтээдэггүй, уул уурхай бүтээдэггүй. Зүгээр зөв бодлогыг ухаантай хүн бүтээдэггүй. Энийг хүн л бүтээн. Тэр хүний харин төр бүтээх ёстой. Хүүхдийг эцэг их төрүүлдэг болохоос биш яг хүнийг бол төрөл бүтээн. Иргэн хүнийг төрөл бүтээн. Төрийн үүрэг нь тэр үнсүр. Энийг заавал хийх ёстой болж үзэж байгаа. Бид нэг жишээ бид нар яриад байдаг л да. Японоос 1945 онд 2 дугаар данд навс ялагдсан, юу ч байхгүй болсон материалын хувьд. Гэхдээ 1968 онд дэлхийн 2 дахь эдийн засаг гараад ирсэн. Үүний шалтгаан бол эдийн засаг, элдв янзын бус шалтгаан гэхээс илүүтэй Япон хүнд байгаа юм. Япон хүнийг айл Мэйжийн үеэс ахуулаад бүтээчихсэн. Тэгээ Япон хүн бол эд материалууд хохирсон ч гэсэндээ хөгжлийг бүтээх үз, ёс суртахуун, төсвөр дэвчээр, ёстыг бүгд байна. Яг үнтэй адилхан Монгол хүн бол одоо цоочны бүтээх ёстой. Тэр та санаж байгаа бол социализм үед яг Монгол хүнийг социалист Монгол хүнийг бүтээх үйлдвэр ажиллаж байсан, бүхэл бүтэн үйлдвэр ажиллаж байсан. Үүний бүтээгдэхүүн магадгүй хамгийн эцсийн үйлдвэрлэлүүд нь одоо бий байж магадгүй манай үеийнхэн. Тэр үед бол хүнээ элдв 7 мэдээлэлээс хамгаалдаг байсан, хүмүүжүүлдэг байсан, шахдаг байсан. Одоо тэр ингээ 90 оноос хойш алдагдсаар хад одоо бол харахад Монгол хүн боловч яг цаана Япон шиг, Америк шиг, Хятад шиг ийм дотроо эсэн бусан янз янзын хүн болж байна л да. Энэ бол ингэж удах юм бол үндэсний аюулгүй байдалд амархаа нөлөөлнө. Сэргээл ч илүү амархан нөлөөлнө. Тийм болохоор эх 20 жил бол хүн дээд үзэл баримтлалыг хийхгүй бол нийтээр зөвхөн нэг нам биш. Бүгдээрээ зөвшөлтсөл дүрийг хийхгүй бол Монгол улс тун хүнд байдалд орно гэж бид үзэж байна. За яач их. За энэ бол нэгдүгээр энэ дээр санал институт байх хэрэгтэй. Энэ альва бодлогыг зүгээр нэг бодож байгаа хэдэн хүн нийлж байгаад гоё форматаар гоё томьёолоод гаргах бол зүгээр цаас. Энэ цаасыг бид 25 жил хангалттай утсан. Хамгийн том нь бол 2008 оны үндэсний хөгжлийн цогц судлага байна. Асар олон хүн оролцсон, асар их хөдөлмөр шингэсэн. Гэхдээ цаас болж үлдсэн. Яагаад гэвэл тэрийг төрүүлэх институт байж чадаагүй. Тээгч лидер нь институцийн төлөөлөл байж чадаагүй. Тэгээд одоо институт байж иж бодлого гаргадаг юм байна. Институцээс гарсан бодлого л хэрэгждэг болохоос биш хүнээс гарсан, нэг лидерээс гарсан бодлого хэрэгждэг. Гэхдээ энэ ч одоо ингээл хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх тогтоох институт гэж нэр нь байж л шүү дээ. Энэ яагаад вэ? За тэр нийгмийн бусад институтээс хамгийн чухал нь одоо Монголд бол улс төрийн институт байна л да нам. Төрийг бүрдүүлж байгаа нам. За нам гэдэг нь хэрэг институт байж чадахгүй бол тэндээс гарч байгаа бодлого хэрэгжихгүй.
За институт бишийг бол бид нар яаж мэдэх вэ гэхээр харваас хэлт байна л да. Одоо өнөөдрийн болж байгаа процесс бүгдээрээ тод харуулж нотолж чадна. Айл нэг дараагаас шууд хамаарч байна. Айл нэг фраз бүлэглээс шууд хамаарч байна. Хин дарга байхаас шууд бүх юм хамаарч байна. Хин нэг сайд болонгууд олон хүнийг сольж байна. Энд чинь ингээд институт бишин шинж. Завар бодлого дээр аваад үзье. Би нэрийг хэлээд яхав. Шүүмжлэх нь бидний хувьд бол чухал биш. Одоо тэр санхүүгийн салбар дээр жишээлбэл зээлийн хүүг бууруул яа гэж ярьж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруул яа гэж ярьж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахдаа зөвхөн тэрэг хүндэнд нь хараад жижигхэн одоо бодлого гэхэд хайшин тийм арга санал болгож байгаа юм л да. Одоо нийгмийн даатгын санг авчиж өгөөд банктай яриад гэх юм. Энэ бол зөвхөн нэг компани ажилчдынхаа цалин ярьдаг төрлийн арга болохоос биш. Санхүүгийн салбарыг урт хугацаанд зээлийн хүүг тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого ердөөсөө биш. Тэгээ энэ бол цаана институт байхгүй болохоор зөвхөн нэг хүний толгойд харгалсан бодлого болж таарад байгаа юм л да. Тэгээ ингэж явах юм бол бид нар том байтугай жижиг төслийг шийдэж чадахгүй л гэж бодож байна. Тэгээ би танах ингээ яарахгүй өөрсдийгөө хэлээд зорилгоо тогтоогоод үзэл баримтлаа ингээ хэлэлцээд явж байгаа харсан. Тэг ингээ сайн анзаараад байхад одоо энэ одоо хөгжил клубын хэн дарганы юм бэ гэхээр учир нь олдохгүй бүгдээрээ дарга чимшиг бүгдээрээ цэрэг чимшигийн байгууллага байх юм. Тэгэхээр энийг энэ зохион байгуулалтын хувьд ямар хөө учиртай юм бэ? Яаж явдаг? Тэр дарга байх нь чухал биш байгаа юм л да. Тэр сая бид нар зарчим дээр нэгдсэн ус. Зарчим дээр 9 зарчим байна. Үндэсний ярих ашигаас авахуулаад хувь хүн яаж явах вэ хүртэл 9 зарчим байна. 9 зарчим амьдаар гаргаад ажилуулж чадсан цагт дарга нь нэг тэм чухалшуулж байгаа. Тэр байтугай хажууд хэн байгаа нь чухалшуулж байгаа. Анх бол бидний нэгдэж байгаа тийм асуудал гардаг байсан л да. Одоо юу гэдгийг тэр хүн чинь дэмий юм шүү. Гэхдээ тэр одоо хинч сонирм биш. Хажууд нь чөтгөрч байна уу, илжигч байна уу, хүн байна уу? Гэхдээ та сая зарчим дээр тулгуурласан гэдэг бол институт байгуулах суур юмыг та их сайхан ярьж байгаа миний бодлоо их зөв юм шиг. Гэхдээ та сая чөтгөр байна уу, хэн байна уу гэж. Тэгэхээр чи бас чөтгөр байхгүй тул ямар нэг хэмжээгээр тийм одоо бид нар нөгөө ёс зүйн дүрм журм хувийнхаа сонирхлыг одоо яахгүй нэ авгаагийнхаа юу гэдэг хүүхдийнхаа нөхөрд мөнгө өгчихгүй энэ гэсэн тэр зарчимч одоо яаж гаргах юм та яаж шийдэх юм? Одоо суурь нь гарцсан байгаа л да. Тэр чөтгөр бол байж болно. Чөтгөр зарчмаа дагжуул байж болно. Зарчмаа дагахгүй болвол бурхан байсан ч үгүй хийж чадхаар тийм итгэлтэй болсон болохоор тэр институцийн суурь. Тэр институт 10 хүн ч вэ, 1000 хүн ч вэ, 100 мянган хүн ч вэ, суурь нь адилхан гэж бид нар үзээд байгаа юм л да. Тэр одооноос ихлээр тэр зарчмаа хийгээд хэрэглээд эхлэх юм бол ажиллаж чаднаа. Тэгэхээр бид нар яагаад зориуд дээрийн тусдаа клуб байгуулад нь яагаад бусад намд ороод нэг юм бүлэг болоод ч юм явахгүй байна вэ гэхээр бусад намд бол бусад нөлөөлөх хүчин зүйл ихтэй. Дээр нь том асар том институцийг шинжилнэ, өөрчлөнө гэж байгаа бол баг бүтэмжгүй зүйл гэж үзэж байна. Тийм болохоор бид нар цоошноор байгуулчих юм. Үүн дээр бид нар өөрсдийнхөө төлөө биш, зарчим дээр суурилсан болохоор энд бол хинч нэгдэж болно. За наадах чинь бол та их том асуудал. Ийм институт уг нь ийм улс төрийн ийм мандатыг хүч байгаасаа гэж хүмүүс уг нь хүлээж байгаа. Та бүхэн гэхдээ яг тэгж чадах уугүй мэдэхгүй байна. Ямар ч гэсэн та бүхэн танаар дамжуулаад танай клубын босод гишүүд чинь амжилт хүсье. За баярлалаа. Их баярлалаа. За хүн төлөвчтэй өнөөдөр дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хөгжил хүн клубын гишүүн ноён Найдлаа оролцлоо. Их баярлалаа.